данс хэрэглэдэг 1.5 тэрбум хүн байдаг бол банкны данстай 4 тэрбум хүн байдаг. Үүний 15% нь одоо криптовалютыг ашигладаг, эсвэл ашиглаж үзсэн, эсвэл одоо сонирхогч ийм 600 сая хүн бол байд юм байна. За цаашлаад хэлэх юм бол одоо бид нар өдөр тутамдаа Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк манай монголчууд бол ашигладаг. Тэгвэл энэ банкны аппликейшнтэй адилхан өнөөдөр криптовалютын банкны аппликейшн бол гараад ирсэн. За одоо энэ дээр бол биржүүд бол маш олон төрлийн компаниуд, биржүүд бол криптовалютыг виза картыг гаргасан бол бид нар та бүхэндээ албан ёсны банкны албан ёсны крипто виза картыг санал болгож байна. Энэ виза карт маань болохоор альч банкныхаа мөнгнөөс одоо гадаадад ялангуяа бол тэгээд зүгээр одоо рубль гэж болно. За жишээ нь тенге гэж болно, юан гэж болно. Энэ визагаас визагийн хооронд мөнгөө шилжүүлэхэд шууд USDT бөгөөд цахим мөнгө бол тэр картн дээр орж иж байгаа нэг давуу талтай байгаа. За тэгээд дээрэс нь энэ банк маань бол өнөөдөр бидэрт ямар боломж өгч байгааг бол шууд төлбөр тодлого хийгээд явах боломжтой байгаа. За одоо манайх Apple Pay, Google Pay дээр орж байгаа учраас одоо тэр төлбөрийн одоо нэг хүмүүс маань шууд аппликейшнээ татаад тун удахгүй зүгээр Google Pay, Apple Pay-гээс аппликейшнээ татлаа $10 картаа захиаллаа. Тэндээ мөнгөө хийлээд ирэх чөлөөдөө та хаач мөнгөө төлбөр тодлого төлж болно. За дээрэс нь та тэр картаараа ATM-с мөнгө авах боломжтой болно гэсэн үг. За мөн мэдээж хэрэг бол манай банкны одоо үнэт токен болох ReFi гэж токен байгаа. Энэ токен бол одоо бирж дээр ороод $2 үнэтэй байгаа. 20 центээр орсон 2 бирж дээр арилжаалагддаг. CoinMarketCap гэх бирж дээр бол 8,000-ын жагсаалтаас аль хэдийн 218 жагсаж байна. Энэ бол асар өндөр үзүүлэлттэй явж байгаа энэ токеныг та олборлох боломж танд бас байна гэж ойлгож байна. За мөн on-chain данс бөгөөд хин нэгэн хүн одоо энэ дансыг бол яг нэгсний on-chain данс гэдэг маань бол одоо төвлөрсөн бус данс гэж хэлж байна. За энэ төвлөрсөн бус дансыг та өөрийнхөө данс нь хин нэгэн хүн зацаахгүй банкч энэ дансыг чи удирдах боломжгүй зүгээр энэ блокчейн систем дээр суурилсан манай банкны одоо өөрөө удирддаг ийм данстай байж болно. За тун удахгүй манай банк маань зээлийн үйлчилгээ эхэлнэ. За тэгэхээр ямар ч валютыг криптовалютыг төгрөг, доллар, юан аль ч валют руу хувирах ийм төлбөрийн систем бол энэ системийг бол бүтээснээрээ энэ банк бол одоо том технологийн үзүүлэлттэй бол явж байна. За тэгвэл энэ банкыг ямар хүмүүс бүтээсэн бэ гэдэг тал дээр бүгдээрэнд нь мэдээлэл өгье. За нэгдүгээр хүн бол Reeve Collins. За Reeve Collins гэдэг хүн бол одоо өнөөдөр USDT гэж цахим доллараа дэлхийд 3-т ирэмбэрээр зэгсэж байгаа хүн болгоны ашигладаг энэ цахим долларыг энэ хүн бол бүтээсэн байт юм аа. За хоёрдугаар захирал маань болохоор Роман Росо. За энэ хүн бол Vice гэдэг мөнгөн гуйлга төлбөрийн системийн компани бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллажсэн. Одоо бол манай багт байгаа. За мөн Максим Сахаров, Йосеф Мирахмедов гэдэг хоёр хүн бол энэхүү банкны одоо нэг ёсны энэхүү банкны анх санаачлагч хийж байна. За Халид Сулейман гэж хүн бол яг Арабын нэгдсэн улсын үндэсний банкны захирлаар ажиллаж байсан. Өмнөх ажил нь бол Швейцарын банкны захирлаар ажиллаж байсан. Одоо ингээд манай банкны бас жилийн правлын удирдах зөвлөлөөр бол ажиллаж байна. За энэ хүн бол үнэхээр банкны салбарын супер банкир хүн байгаа. За дараагийн хүн бол Майкл Батуев. За бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Visa компанид ажиллаж байгаа. Visa картыг бол хүн болгонд ашиглаж байна. За тэгвэл энэ хүн бол бүхэл бүтэн Visa компанид маш олон жилийн хугацаанд инновац бөгөөд төлбөрийн систем хариуцсан захирлаар ажиллаж байгаад одоо оны өмнө манай багт нэгдээд ингээд энэ хүмүүс бол энэ банкыг үүсгэн байгуулад, удирдаад, хөгжүүлээд явж байгаа хүмүүс байна. За мэдээж бол банкны салбарт бол мөнгөн гуйлгын салбарт 860 тэрбум доллар хэрэгэлдэг. За криптовалютын салбарт 140-180 тэрбум доллар хэрэгэлдэг. За мөн банкны салбарт бол 150-аас 180 долларын эргэлттэй байдаг. За тэгвэл энэ банкны салбарын одоо энэ эргэлдэж байгаа мөнгөний 10% бөгөөд 16 доллар ойрын 4 жилийн хугацаанд криптовалют руу шилжиж байгаа шүү. Тэгэхээр криптовалютын салбар бол ойрын 5 жилийн хугацаанд одоо байгаагаас 16 долларч өсөх юм. Тийм учраас бид нар өнөөдөр энэ крипто банкнд ажиллаад хөрөнгө оруулалт хийгээд энэ банкыг өөрсдийнхөө амьдралд одоо хэрэгжүүлээд судлаад явж байгаа хүмүүс байна. Та бүхэн ч гэсэн ийм боломж байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа криптовалютын талаар маш сайн мэдлэг татсан байна. Яагаад гэх юм бол ирээдүйн 4 жилийн дараа бүх банкнууд
ганцхан бэлэн мөнгөний арилжаа хийдэг байсан бол одоо мөн крипто валютын арилжаа хийдэг юм байна гэж ойлгож байна. За банк бол мэдээж шимтгэлээр бол маш их мөнгө орлого олдог голцоо. Сүүлийн үед бол ялангуяа дан шимтгэлээр мөнгө олж байгаа. За тэгвэл $380 бол шимтгэлээр олдог. Тэр нь жил болгон 10-20% өсчиедэг гэж ийм тоо байдаг. За манай банк бол санхүүгийн хувьд бол одоо бичиг баримтны ялангуяа одоо лицензийн хувьд бол Канада улсын лицензтэй. За мөн Чех, Арабын нэгдсэн улс, Хонконг, Сент Винсент, за удахгүй Казахстан, Солонгос, Бразил, дээрээс нь Европын бас 2-3 лиценз зах юм байлаа. Тэгээ Европын холбоонд бас 27 улс руу аль биесээр орсон сая 2 сард. Европчууд бол яг энэ одоо гар утсан дээр байгаа энэ банкны аппликейшн яг ийм аппликейшн ашиглаад төлбөр тооцоогоо хийгээд явж байгаа. Эхэлсэн гэсэн үг юм нь бол. За энэ бол Европын холбооны лиценз нь байна. За ер нь манай банк маань бол Гиннесийн номонд бичигдсэн. За дээрээс нь нэмж хэлэхэд бол шилдэг дижитал банкар бол тодорсон байгаа. 2025 онд бол маш өндөр үр дүнтэй, маш сайн одоо өндөр одоо нэг ясны маш дэлхий дээр бол цоо шин банкын төслөөрөө хамгийн одоо шилдэг банкар тодорсон нь бол өндөр одоо үзүүлэлттэй явж байна. За мэдээж Web3 ертөнцийн банк учраас Web3 төслөөрөө энэ одоо шилдэг крипто аварц болоод тодорсон байгаа 2025 онд. За одоо ингээд бид бүгдийн олборлж байгаа энэ DeFi токен маань бол одоо байгаа ханшнасаа одоо байгаа ханш нь бол $2.11 цент өнөөдрийн ханшаар бол дунджаар бол 20 центээс өсөөд 830% өссөн. Тэгэхээр дэлхий дээр байгаа маш олон төрлийн крипто валютууд бол өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа бол одоо 2025 оны үзүүлэлтээр бол ерөөсөө тийм өндөр өсөлттэй байгаагүй. Биткойн хүртэл хасах 50% гарсан. Бусад токенууд бол хасах 50-аас 80%. Цаашлаад хэлэх юм бол ер нь бол крипто валютын одоо 25 он бол маш өгөөжгүй жил гэж үзэж болно. Тэгвэл ганцхан DeFi токен бол хамгийн өгөөжтэйгээр бол тодорсон байт юм аа. За энэ токеныг одоо бид нэр олборлох боломж байгаа. За энэ талаар бүгдээрээ цаашлаад ярилцъя. За энэ олборлтын шинийг та бүхэн худалдаж авч болно. За олборлтын машин маань болохоор машин дээр одоо хөндлөнгийн компани болох Solid Proof гэдэг Герман улсын одоо аудитын компани оруулаад хүмүүст зөв хуваарлагдаж гэнэ үү, зөв олборлолт нь зөв явж гэнэ үү гэдгийг одоо шалгаад 100 оноогоос 86.60 оноо өгсөн алтан сертификат өгсөн гэсэн үг. Тийм учраас та бүхэн манай банкны олборлтын машиныг аваад одоо энэ DeFi токеныг олборлоход одоо ямар ч санаа зовох зүйлгүй үнэн шударгаар олборлогдож байна гэж үзэж байгаа. За энэ банкны аппликейшн маань ингэж харагдаж байгаа. Энд бол Visa card, за тун удахгүй IBAN, Swift гэдэг ийм системүүд бол ажилд орно. За тэгээд дээрэс нь Apple Pay, Google Pay-гээс та бүхэн маань энэ банкныхаа аппликейшнийг удахгүй татаад шууд яах юм бэ? Одоо карта өөрсдөө татаад өөрсдөө ингэж банкны хэрэглэж болж болно. За мөн одоо энэ жил манай банк маань зээлийн үйлчилгээ өгж байгаа. Энэ бол асар том үзүүлэлттэй. Тэгээд зээлийн үйлчилгээний талаар бас удахгүй та бүхэндээ мэдээллийг бол өгнө. За ингээд бүгдээрээ одоо бидний онцлог өнөөдөр нэгдүгээр зүйл бол мэдээж карт. Одоо бид нар бол гадаадд ялангуяа явж байгаа гадаадд хүүхдүүд нь сурдаг. Одоо монголчуудад бол яг энэ карт бол маш хэрэгтэй. Ягаад гэх юм бол энэ картаар та бүхэн маань одоо өөрийнхөө санхүүг хэмнэнэ гэсэн үг. 1.5-аас 5% шимтгэл хүртэл авна. Бэлэн мөнгө авч одно. За бит карт байгаа. Виртуалны бөгөөд онлайн карт байгаа. Ялгаа байхгүй та бүхэн тэндээс мөнгө авч одно. Төлбөр тооцоогоо чөлөөтэй хийж болно. За тийм учраас энэ карт бол маш хямдхан үнэтэй $10 үнэтэй жилийн $36 бөгөөд сарын $3 тэмдэглэтэй. Ингээл та бүхэн маань энэ крипто картыг аль ч улсад ямар ч асуудалгүйгээр төлбөр татгая гэж явчихна гэсэн. Энэ бол үнэхээр супер карт байгаа. Бид нар өөрсдөө бүгд хэрэглэдэг энэ картаа. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ картыг санд болгож. Ялангуяа таны хүүхдүүд гадаадд сурдаг бол оюутан хүүхдүүдтэй энэ картыг татуулаад эндээс өөрсдөө чөлөөтэй мөнгө шилжүүлээд тэр хүүхд маань 1 минутын дотор минут чирэх хугацаанд мөнгө аваад тэгэл төлбөр татгая ашиглаж явж гэсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр ялангуяа би гадаадд ажил хийж байгаа Монгол руу мөнгө шилжүүлэх гэсэн хүмүүс Монголоор гадагшаа мөнгө шилжүүлэх гэсэн хүмүүс бол энэ картаа татлаа. Хоёулаа 2 тал картаа татлаа. Дансаа нэгт бол үнэгүй нээж нь карта $10 гэж чинь.
Ингээд бүгдээр өдөр тутамдаа энэ картыг ашиглаад явах маш хялбар ийм төлбөрийн ийм систем бол одоо ингээд дэлхий дээр гарч ирсэн та бүхэн манд сонсож байна. За мэдээж хэрэг бол одоо бидэрт ямар боломж одоо ямар мөнгөтэй болох ямар боломж байна гэвэл за өнөөдрийн мэдээлэл бол нийтдээ 30 минутын хугацаанд одоо 13 минут үргэлжлэнэ. Тэгээд 7 хоногоос манайх 3 дахь өдөр хагас өдөр тэгмэл одоо дүүмээр хичээл орно. Тэрийг бас та бүхэн маань анхаараарай. За тэгэхээр энэхүү олборлтын машин маань 8 жилийн хугацаанд ажиллана. 2024 оны 9 сарын 18-наас ажиллаж эхэлсэн. 2032 оны 9 сарын 18 хүртэл ажиллана. За 8 жилийн хугацаанд ажиллана. За нийтдээ DeFi токен бол дэлхий дээр ердөө 8 жилийн хугацаанд ямар ч шатлалгүйгээр 1 тэрбум ширхэг DeFi токен олборлогдоод дуусах юм аа. Тэгэхээр одоо бүгдээрээ олборлож байгаа цаг үе байна гэдэг бол яг л нөгөө биткойныг хамгийн анх 17 жилийн өмнө хүмүүс анх үнэгүй олборлож ирсэн маш хямдхан $1-2 байсан үед одоо та буцаад яг тэр үед очиж байна гэж ойлгож болно. Яагаад гэх юм бол ч гэсэн одоо DeFi токеныг олборлож байна гэдэг бол DeFi токен бол дэлхийн хамгийн анхны крипто банкны токен учраас алс ирээдүйд бол маш их өрсөлдөлтөй явна. Тэгээд дээрэс нь энэ токен бол энэ банк бол бүх бүтээгдэхүүнтэйгээ холбоотой учраас олон сая хэрэглэгч одоогийн байдлаар 600 мянган хүн DeFi токеныг хэрэглэж байна. Өдөр тутам олон мянган хүн нэгдэж байгаа дэлхийд даяар. Тэгэхээр цаашлаад хэлэх юм бол 100, 200, 300 сая магадгүй 600 тэрбум хүн DeFi банкнд ашиглагдахад энэ токены үн бол за магадгүй бүр 10-20 мянган доллар биткойныг ч давж магадгүй. Тийм учраас одоо бүгдээрээ маш одоо гайхамшигтай энэ боломжийг алдаж болохгүй гэж хэлмээр байна. За одоо ямар жил гэх юм бол хамгийн өгөөжтэй жил 9 сарын 18 хүртэл. Яагаад гэх юм бол биткойн 4 жил тутамдаа ингээ өссөөр байгаа $70,000 болсон байхгүй юу? Үнэгүй байж байгаа 10 цент, $1, $10, $100, $1,000, $10,000, $70,000 яаж өссөн бэ гэх юм бол биткойн болохоор хамгийн анх 10 минутанд 30 бүхэл биткойн хүмүүс хойрлогдсон байхгүй юу? За тэгээд явсаар байгаа 4 жил тутамдаа хуваагдал гэж явагдсан. Тэр нь юу гэсэн үг юм бол нөгөө 35 биткойн чи 15 болоо ирчихнэ. Тэгээд дахиад 4 жилийн дараа 7.5 болно. Тэгээд 4 жилийн дараа одоо 7.5 нь хуваагдаад 3 хагастай ингээд хүмүүс ингээд хойрлогдож 10 минут тутамд. Тэгвэл DeFi бол 8 жилийн хугацаанд 1 тэрбум токен хойрлогдоод тусна. За яаж их хойрлогдож байгаа гэх юм бол 1 секунд нь тухайн хүний тоноо төхөөрөмж шалтгаална. Хамгийн багадаа $250-аас дээшээ хэдэн $100,000, хэдэн сая долларын аппарат хүмүүс дэлхий дээр байгаа. Одоо монголчууд бол дийлэнх нэг 1000, 2000, 3000, 5000, 100000 за мэдгүй нэг $40,000-50,000 хүмүүс бол байгаа. Тэгвэл солонгосууд бол одоо голцоо $100,000, $200,000 хамгийн багадаа $10,000 тавьд юм билээ аппарат авдаг. Тухайн хүний аппаратны тоноо төхөөрөмжийг шалтгаалаад одоо 1 секундэд 8 токен одоо холбоорлогдно гэсэн үг байхгүй юу? Хуваарлагдана. Секунд болгоо 8 токен энэ олон 600 мянган хувааж авч байгаа. Яг л биткойнтэй адилхан. 2 жил тутамдаа хуваагдал явагдана. Тэгэхээр хуваагдал гэдэг маань болохоор нөгөө 8 маань хуваагдаад хэд болно гэх юм бол нөгөө 8 маань хуваагдаад 4 болно. За тэгэхээр одоо 9 сарын 18-нд 2 жил болж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол 2024 оны 9 сарын 18-нд одоо энэ хүү токен маань бол эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр эхлэхэд цөөхөн байвал олон токен хувааж авч байна гэдэг үг байна. Одоо олон хүн байгаа учраас олоолаа хувааж авч байгаа гэсэн нөгөө 8-аа. Өдөр итсэн олон мянган хүн нэгдэхэр чинь дахиад нөгөө хуваагдал нь одоо нөгөө багал ирнэ гэсэн үг байхгүй. Харин 9 сарын 18-нд бол хуваагдал явагдахаар нөгөө 8 маань 4 болно. Зөв монголчуудаа. 28 онд 2 болно. 30 онд 1 болно. Ингээ 32 онд дуусна гэсэн үг. За тэр хуваагдал босоход мэдээж токены үн бол өснө. Ирж байгаа токен бол багасна гэсэн үг. Тэгэхээр 9 сарын 18 хүртэл бидэд маш том боломж байгаа. Энэ магадгүй таны амьдралд ирэх нэг том боломж гэж та бас энийг олж харж болно. За тэгвэл энэхүү токен маань 2024 онд эхлэхэд одоо тухайн нэг хүн авсан байж тээ жишээ болгоод $2,500-аар тоног төхөөрөмж авахд одоогийн байдлаар 37 нөгөө тэр бомж 37 мянган энэ хүн олборлоо. Яг энэ хүн 24 онд эхэлсэн байхгүй юу? Яг л биткойн ч гэсэн 17 жилийн өмнө эхэлсэн хүмүүс арай ихийг олборлсон, арай их ашиг авсантай адилхан байхгүй юу? Тэгээд
Өнөөдөр бол энэ өнөөдрийн $2 ханшир бол $75,000 байна гэсэн нөгөө 2500. Үн чи одоо дахиад нэг удаа ийм тоног төхөөрөмжийг авчихад 6 жил тасралтгүй яах нь танд олборлож өгнө. 6 жил тасралтгүй танд мөнгө олборлож өгнө гэж ойлгож болно. За одоо би та бүхэнд өөрийнхөө машиныг харуулъя. За одоо бид нар одоо Индонезийн зах зээл дээр ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол маш олон улс орнууд нэгдэж энэхүү токеныг одоо хэрэгжилж байна л гэж ойлгож байна. За одоо ингээд энэ бол миний машин баггүй юу? За одоо бүгдээ харъя. Би эхлээд $1000 авсан. Тухайн үед нэг машин 25 цент байсан. За дараа нь $11,000 одоо $1000 5,000 машин ирж хахад $11,000 $19,000 гэж байгаа. Хардаа $3,000 би 10 нийт бараг $5,000 бол би бараг 25,000 машин авах байсан биз дээ. Гэтэл би жилийн дараа авахд $11,000-д $19,000 машин тоног төхөөрөмж ирж байгаа байхгүй юу? За одоо нэг шиг тоног төхөөрөмжийн ханшийг харъя өнөөдөр. За өчтөр 62 центээс өнөөдөр 65 цент болсон. Аль хэзээ нэг хувь нь 749,000 машин зарагдсан биш нэг өдрийн дотор. Өчтөр 27-нд байгаа гэдэг тийм 27-нд шүнжэнгөө зарагдсан байна. Тэгээд одоо ингээд энэ маань ингээд дүүрээд нэг шиг машин 67 цент болно. 38 дугаар блок хүртэл та хувьцаа эзэмшиж болж болно. Яаж хувьцаа эзэмшиж болох юм бэ гэвэл жишээ нь та энэ олборлож байгаа мөнгөө би авахгүй. Энэ олборлтын машин ингэж ажиллана. Секунд болгон токен. Одоо энэ 7724 гэдгийг та бүхэн харчаар байна. Сүүлийн 24 гэдэг тоог. За тэгэнгүүт энэ 19,930 машиныг болохоор би энэ мөнгийг бол би 2 жилдээ авахгүй гэд хэдэн дөрөв болсон ч 2 жилдээ авахгүй гэж хадгалсан баггүй юу? Яг үгүй олборлж үзэх 2 жилийн дараа би авч эхлэхгүй энэ мөнгийг бол. Тэгэнгүүт надад 19,930 шиг хувьцаа бэлгэлээд Саруулбаатар гээд энэ маань болохоор $1,600,000 тэнцэг хувьцаа эзэмшиж болчихно гэсэн. 3-5 жилийн дотор энэ хувьцаа ингээ бодтойгоор бид яг хувьцаа эзэмшиж байгаа мөнгө авах уу? Эсвэл одоо яах уу гэдэг ийм л одоо боломж байна гэж. Та тэгэхээр хувьцаа эзэмшиж болно гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Энгийн хүн тэгээж одоо бүхэл банкны одоо бидний ингээд Монгол банк ч юм уу, за хаан банк ч юм уу, хотоо ч юм уу, эсвэл одоо гадаадын банкны хувьцаа эзэмшиж болно гэж зүйрлэжгүй явж хахад бол одоо ингээд бид нар ийм сайхан банкны хувьцаа эзэмшиж болчихсон явж байна. Энэ бол гайхамшигтай. За тэгэнгүүт нөгөө 24 маань ингээ 25 болж байна зүг үү? Ингээл таны нэг удаа авсан машин чинь 7 одоо 6 жил хагасвал тасралтгүй танд энэ Wi-Fi-г олборлоно. Wi-Fi үнд орно. Wi-Fi үннээс нь одоо энэ 7700 токен чинь магадгүй нэг нь $100 болоход энэ хэдэн төгрөг болох юм? Одоо нэг нь $100 болоход та зарж байдаг шүү дээ. Үрчийн 7725 токен гэж чинь $700,000 болж болно. $1,000 болох юм бол $7 сая. $10,000 болох юм бол $70 сая. Энэ бол бодит зүйл байхгүй юу? Тэгэхээр крипто валютын хувьд бол хэдийч бэлэн мөнгөний үүтэй харьцуулж болохгүй. Крипто валют гэдэг бол үргэлж одоо өөрийн гэсэн зарчмаар явдаг гэсэн үг. Жишээ нь ерөөсөө л бид нар яхаа крипто валютыг авсан бол харж хэрэгтэй. Шууд аваад одоо $2-оор зарах нь бол утгагүй байхгүй. Нэг залуу анх биткойныг бүр нэг хэдэн долларт мэдгүй ямар ч бүр 10 цент багт нь 10,000 шиг биткойноор 2 пицца авч идчихсэн байлээ. Тэр түүхийг бүгд мэдэх бахуу дэлхийд дээр. Одоо өнөөдөр тэр залуу 2 пицца авч идэггүй хадгалсан бол өнөөдөр бол тэр залуу $10 тэрбум тахад $10 тэрбум гэдэг одоо таны амьдралд $1 сая байхад таны амьдрал яаж өөрчлөх вэ? Гэтэл $10 тэрбум болох боломжийг 2 пицца аваад идсэн. Яагаад гэх юм бол тэр хүн магадгүй итгээгүй юу? Тэ? Магадгүй мэдлэггүй байсан уу? Тэгэл яах нь зүгээр л пицца ойр дүүрийн хамыг болгож байгаа хүмүүс байгаа. Гэтэл энэ жил Wi-Fi бол нэг $100 хүрэхэд бол бид нар ямар өндөр ашиг авах вэ? Хүн бол одоо $100 хүрэхэд манай Монголд байгаа 1000 гаруй олборлож байгаа хүмүүс бол бүгд хамгийн багадаа 1 тэрбум төгрөгтэй болно. Бүгд нэг зэрэг. Тэгэхээр та ч гэсэн өнөөдөр тэрбумтан болох боломж байна. Маш бага зардлаар одоо танд энэ мэдээллийг аваад үнэхээр та энэ мэдээллийг аваад сонсчод маш бага зардлаар маш том боломжтой болох боломж танд байна гэж үзэж болно. За одоо бүгдээрээ харъя. Одоо нөгөө 24 маань хэд болсон? Энаараа ингээ 27 болчихсон. Ингээд та унтж яахт чинь, амарж яах чинь, ажиллаж яах чинь ингээд энэ машин чинь сайхан
токен танд олборлоод нутсан дээрээ суулгах нууц кодоо мартаж болохгүй. Маш олон хүмүүс биткойныг олборлоод нууц кодоо мартаад одоо хүртэл санахгүй байгаа, олдохгүй байгаа зөндөө олон кейсүүд байдаг. Тийм учраас нууц кодоо дэвтэр бол сайн бичиж аваад мэйл хаягныхаа кодыг мартахгүй ингээд явхад бол та энэ токен одоо тий жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ч юм уу зарахад бол таны амьдралд бол маш их хэмжээний мөнгө орж ирнэ гэж ойлгож байна. Би яагаад ингэж ярьж байгаа гэхээр энэ нөгөө банкны учраас компани биш банк гэдгээр айгүй найдвартай гэж бид нар үзэж байна. За яагаад Wi-Fi өсөх вэ? За энэ нөгөө хувьцаа маань одоо бол мэдэхгүй байна. Өчтөр $130,000 гэжээс одоо багассан баха. Өнөөдөр бол нэлээд багассан бах гэж бодож байна. Хувьцаа маань өчтөр бол яалтчгүй $130,000 гэжээс $1,000-т хувьцаа. Одоо бол өнөөдөр хэд ирэх юм мэдэхгүй. Бид нар маргаашийн мэдээлэлээр 3 дахь мэдээлэлээр та бүхэнд хүргэнэ. За Wi-Fi токен яах гэж бид нар ер нь яах гэж энэ токен юунд хэрэгтэй юм? Энэ аягүй чухал тийм юунд энэ токен хэрэгтэй гэх юм бол танд Wi-Fi токен байх юм бол та Wi-Fi токеноор манай карт байх юм бол шууд Wi-Fi токеноор юу ч худалдаж авах болно. Заавал тэрийг солиулаад төгрөг болгоод ч юм уу шаардлагагүй шууд картаар уншуулаад Wi-Fi байх юм бол юу ч худалдаж авах болно. Тухайн өдрийн ханшаар хөврөөл явчихна гэсэн үг. Тухайн минутын ханшаар. За дараа нь болохоор бэлэн одоо манай банк болохоор өөрөө одоо зээлийн үйлчилгээг гэж бид нар хэлсэн шүү дээ. Тэгэхээр зээлийн үйлчилгээнд дээр манай банк зөвхөн барьцаан дээр зөвхөн өөрсдийнхөө Wi-Fi токеныг авна. Жишээ нь танд $10,000 зээлэх шаардлагатай Wi-Fi таз барьцаалаад хэдэн долларын Wi-Fi тэрийг барьцаалаад авахгүйгээр шууд барьцаалаад доллар зээлээд авчихна гэсэн үг. Тэгээд та тэр мөнгөө өрөө явж ил нөгөө Wi-Fi чинь үнэсэх юм бол таны барьцаа бас яхаа өснөө л гэж ойлгож байна. Wi-Fi токен манай банкны шимтгэлийн мөнгө. Тэгэхээр энэ банкнд олон сая хүн өдөр тутамдаа гүйлгээ хийх, картын үйлчилгээ авах энэ бүхэнд бол Wi-Fi бол батмад шимтгэлд орох учраас мэдээж хэрэглэгч нөгөө альва юмд хэрэгтэй байгаа тохиолдолд үнэн өсч идэгтэй адилхан энэ банкны энэ гайхамшигтай токен бол үргэлж өсөлттэй явна. 4 юм үндсэн давталтай. Тэгээ банкны бүтээгдэхүүн болгон Wi-Fi-тэй холбоотой учраас Wi-Fi үнийг бол одоо сая нэг нийтлэгдсэн байлаа шүү дээ. Нэг 14 хоногийн өмнө энэ жил Wi-Fi бол $100 төрнө гэдэг гадаадын байгууллагууд бол бичиж эхэлсэн байлээ. Тэгэхээр бол за болов $30 хүрэхэд бол бидний тансанд хэднэр байгаа лээ тий. Тэгэхээр энэ том бол бид нар анх жил 5 сарын өмнө олборлоод байж хахад манай нэг хөөрэ ах маань үгүй нэлийн гайгүй мөнгө тавьсан юм аа. Тэгээд тэр ахад би хэлчихсэн. Wi-Fi 10 цент дээр арилжаанд орно. Өнөөдөр Wi-Fi $1 болоход л хангалттай гэж үзсэн. Тэгэхэд одоо нэг Wi-Fi $2 болсон байгаа байхгүй. Бид нар анх олборлж эхэлдэг. За $1 болчих юм бол тэгэл болоо гэж анх бодож илаа. Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь бас одоо яг анх гэж бодож байсан ч гэсэн одоо ингээд Wi-Fi үн $2 болонгод одоо 3 болох нь 4 болох нь 5 болох нь хараад идэв байна. Тэгээ ингээд хүн чинь бас нөгөө зогсдгүй юм биш тэгээд уул нь бол бид нар анх за $1 болоход л тэгэл бид нар хангалттай $1,000 одоо харалтаа тавгүй. Би гэхэд л одоо тийм ингээд $1,000 маань 16,000 болсон биш тэгээд тэгэл болохгүй. Уул нь бол анх орохдоо за тэгээд $1,000 маань $10,000 болоход за тэгэл баг амьдрах болно доо гэж бодож ирсэн чинь одоо эсрэгээрээ одоо энэ хэд болоход одоо энэ $70,000 болоход одоо энэ $100,000 болохгүй гэдээ баг эсрэгээрээ би баг шунаад байгаа юм шүү. Баг одоо тий хүний нэг санамсаргүй байдлаар цагаан шунал гэх юм одоо тий нэрэл эн чинь бас $100 болчих юм болоо гэд. Ингээд ерөнхийдөө бол яг нөгөө Wi-Fi өөрөө бүтээгдэхүүн аягүй сайн учраас банк маань аягүй сайн бүтээгдэхүүн гаргасан учраас бидний хувьд бол тэгээд дээрээс нь бид ингээд хувьтай эзэмш та бүхэн бодоод үзтээ амьдралдаа анх удаа тий зүгээр нэг $1,000 та бүхэнд $130,000 энэ банкны хувьтай эзэмш болно гэж одоо та хувьтай эзэмшигч энэ бол асар том боломж өгж байгаа байхгүй. Энэ хувьцаа 38 дугаар блок дээр дуусах юмараа хизээч энэ дэлхий дээр дахиж 38 дугаар блокноос хойш нэг ширхэгч хүн сая доллар хийсэн ч хувьцаа эзэмшиж болж чадахгүй байхгүй. Магадгүй та 17 жилийн өмнө биткойныг $1 тахад 1000 шиг биткойн авсан байсан бол одоо бид хэдэн төгрөгт авах нь $1,000 1000 шиг биткойн аваа. Одоо $70,000 байгаа шүү дээ өнөөдөр яашин. За бүгдээрээ бодоод үзье. $70 сая авах гэсэн мэт бүгдээрээ. Тэгэхээр гайхамшигтай байгаа зү. Тэгэхээр крипто валют гэдэг зүйл бол үнэхээр ирээдүй шүү. Монголчууд минь ядаж өөртөө биш юм аа гэж хүүхдүүдтэй аваарэ. За ингээд нөгөөх маань бүр 32 болжээ. Нараа ингээд 32 бол. Нөгөө 24 маань өсөөл байна. Ингээд тэгээ эндээс би бас мөнгө гаргаж үзсэн. Нараа $2,600 би гаргаад бэлэн мөнгө олгосон. Айгүй амар юм бэлээ. Тэг өдөр тутамдаа инвест ингээд дараад хугацаагүйсэн бол энийг тийм учраас би айгүй ихтгэл найдвартай танаас ярьж байгаа байхгүй. Мөнгөө гаргаж үзэг бол бас хэцүү ч энэ чи хийх хоосон юм шиг.
Ийм бас боломж байна. Тэгээ тийм учраас та бүхэн маань энэхүү токеныг тий бас өөрийнхөө гэр бүлд аваад хэрэглээд тэгээд их сайхан 2 жилдээ зүгээр л $500 $1000 аваад тавьчих. Ялангуяа биткойн аваагүй хоцорсон хүмүүс. За манай банкны токен маань дэлхийн шилдэг 200 токенд орсон. Coin market cap дээр бол хамгийн тренд бөгөөд хамгийн их хайлттайгаар 8000 дахь дэлхийд 8000 дахь токеноор тодорчоод тэгээ одоо өнөөдөр ингээд 8000 чигсэн баггүй анх орохдоо. Одоо 217 чигсэж байна гэдэг бол асар том үзүүлэлт. За тэгээ Европын зөвшөөрөл гарнаа. Европ ч өөрөө айгүй тийм Европ руу ер нь ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг оруулах ер нь Европод бүхэл бүтэн банкны зөвшөөрөл авна гэдэг бол мэдээж хэр оргийн тэгээ одоо хэр оргийн л бас хүний хийж чадах бас тийм боломжтой зүйл бол биш. Тэгээ би бас энэ дээр бас одоо энэ банкн дээр би яагаад гэсэн 3 зүйлээ хэлээ. Нэгдүгээр болохоор би энэ банкнд нэгдүгээр зүйл бол одоо жил 5 сарын өмнө би хөрөнгө оруулаад тэгээд одоо 4 сарын өмнө хийж байгаа байхгүй юу? Заавал 4 сарын өмнөөс би ажиллаж эхэлж байна. За энэ Rick Collins гэдэг хүн бол крипто долларыг бүтээсэн хүн байна. Крипто долларыг бүтээсэн хүн баггүй энэ бол ер нь бол USDT гэдэг доллар бол яалтчгүй крипто доллар. Тэгээ энэ крипто доллар чи бүр яг доллартай адилхан хаанч тэрийг бэлэн мөнгө олгочихно. Тэгээ энэ хүн бол дэлхийд 3-т эренбээр 3-т чигсдэг ийм крипто долларыг бол бүтээж чадсан хүн байгаа. Тэгэхээр энэ хүн бол хэр аргийн одоо долларын тэр гомдон долларыг бүтээсэн хүн одоо нэг хүмүүсийг оруулаад хэдэн дөрөвний лөөрдаад энэ их нэр хүндээ одоо тэд дэмжин тавиад явах хүн бол биш ээ. За энэ Халид Сулейман гэдэг чинь бүхэл бүтэн Арабын нэгдсэн улсын одоо үндэсний банк гэж байдаг тий. Одоо манай Монгол банкны захирал гэж багхгүй юу? Арабын банкны захирал, үндэснийх нь банкны захирал хүн өнөөдөр асал ингээд нэр хүндээ тавиал хүмүүсийн $1000 $2000 төлөө ингээд явна гэдэг бол хизээж байхгүй. Дээрээс нь одоо энэ Visa гэдэг компани байгаа шүү дээ. Visa картны. Тэр Visa компани захирал хүн багсал одоо ингээд тий бүгд Visa гэдэг чинь бүхэл дэлхийн бүх санхүүгийн системийг дэлхийн бүх мөнгийг хараа сууж байгаа байгууллага шүү дээ. Visa компани. Тэгэхэд зүгээр ингээд ажлаа орхиод ийш шилжиж орж ирээ. Тэгээд бас ингээд лөөгөр ч юм уу тий ийм юм хийгээд явах. Үнэхээр энэ хүмүүст бол ямар ч шаардлага байхгүй. Эдгээр бол бүгд өөрсдийнхөө амьдралд хийх ёстой бүх юмаа хийцэн нэр хүнд хамгийн гол нь одоо өнөөдөр энэ хүмүүс бол нэр хүнд нь энэ хүмүүсийг өнөөдөр тий дэлхийд нэр хүндтэй бараг л нэр хүн дээр энэ банкыг аваа явж байгаа байхгүй энэ хүмүүс. Зүгээр л нэр нь байгаад л энэ хүмүүсийн тий статус туршлагаар бол маш хол явж байна гэсэн үг. Одоо энэ Роман Росу гэдэг одоо энэ залуу бол бүр 70 гаруй банкны аппликейшн бүтээсэн баг. 70 гаруй одоо бидний хэрэглээд байгаа банкны аппликейшнийг энэ хүн бүтээсэн баг. Супер IT гэн. Тэр ийм мундаг одоо энэ Йосеф Мирахмедов гэдэг хүн бол Узбекистан улсын бизнесмен Дональд Трампын Иванка Трамп гэдэг нэг охин байгаа шүү дээ. Хөөхөн хоёр охинтой ш Дональд Трамп. Тэрний Иванка Трамптай нэг сургуулийг төгссөн баг. Хэрвээ энэ хүмүүсийн одоо нөгөө түүхийг ингээд судлаад үзэх юм бол асар өндөр зэрэглэлийн уур чадвартай өөр салбарын дэлхийн стандартыг хангасан юм шилдэг хүмүүс байгаа. Ийм мундаг баг команд бүрдсэн учраас өнөөдөр энэ банк бүтсэн. Хэрвээ энэ баг бүрдээгүй байсан бол энэ банк өнөөдөр зүгээр нэг хүн одоо тийм магадгүй нэг хүн ингээ тий за би өстө ингээл одоо тийм төгөөд байгаа шүү дээ. Би ингээл мөрөөдлөө биелүүлж ийм энэ токен дэлхий рүү орно гэл ингээл нэг хүний мөрөөдлийг биелүүлэх гэж бид нар цаг хугацаа өрөөг байхгүй юу. Энэ бол миний хувьд ч гэсэн та бүхний хувьд ч гэсэн өнөөдөр би та бүхний мэдээллийг өгж байна гэдэг бол миний хувьд та бүхний өмнөөс асар том хариуцлага урж байгаа байхгүй юу. Яагаад гэх юм бол би өнөөдөр одоо тий итгэлгүй байсан бол энэ мэдээллийг өгөхгүй байхгүй юу. Шаардлагагүй тий. Хүн бас одоо амьдрал асар том нэг үг байдаг шүү дээ. Үүлийн үр гэж. Тэгэхээр үүлийн үр гэдэг зүйл бол асар чухал. Хүн ямар нэгэн үйлдэлийг сайн ч бай, үүлийн үр чинь дандаа муугар явахгүй шүү дээ. Сайн ч үйл хийсэн үйлдэл явна. Үршим аав, муу зүйл хийвэл ялгаахгүй үршим аав. Тийм учраас хэрвээ би энэ банкнд итгэлгүй байсан бол хизээж ингэж зүүм ороод одоо өчтөр орлоо. Ер нь ингэж бараг сүүлийн өдөр болгоо орж байгаа энэ зүүм дээр бол тэгж итгэлтэй ярихгүй. Мэдээж энэ хүмүүс энэ багт байгаа учраас
бид нар бол асар ихтэй бол ярьж байна гэсэн. Нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо бид нар сэрэг цаг болсон. Яагаад гэх юм бол одоо та бүхэн боддоо дэлхийн ВВП бөгөөд нийт дэлхийн мөнгөний эргэлтийн гэж байгаа. 10% бөгөөд одоо 16 их 80 доллар энэ 150 их 80 долларын 16 их 80 доллар ойрын 4 жилийн хугацаанд крипто руу шилжинэ. Одоо крипто 140-оос 180 тэрбум доллараар эргэлдэж байгаа бол 4 жилийн хугацаанд 16 их 80 доллар шилжинэ гэсэн үг. Тэгэхээр өдөрт тэр 4 жилийг одоо тэ 48 сарыг одоо бид нар 48 сарыг 16 их 80 долларыг 48 сард хуваах юм бол сард хэдэн тэ мөнгө хэдийн хэмжээний мөнгө крипто руу шилжиж өдөрт хэдийн хэмжээний мөнгө шилжиж цагт хэдийн хэмжээний мөнгө крипто руу шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар сонголт байна. Одоо өнөөдөр ажиглагч байх уу? Тэ ажиглагч одоо биткойныг бол сайн ажигласан шүү дээ бүгд. За энэ яах бол доо. За одоо 100 мянган доллар олох нь хүмүүс хүртэл. За энэчтэй одоо энэ алга болно гэсэн хүмүүс хүртэл байгаа шүү дээ. Хизээж биткойн бол алга болохгүй. Яагаад гэх юм бол биткойн бол дэлхийн хамгийн анхны анхдагч койн гэхгүй. Блокчейн системд зориулсан анхдагч койн. За мэдээж тэрний хойно бол нүл алдаа. Зөндөө крипто валютаар зөндөө хүмүүс алдсан. Мэдээж эн чинь ертөнцийн цоошин юм үүсгэж чинь нүл алдаан дунд туршлага гарна. Тэгвэл өнөөдөр бол крипто валют бол алдах ирэхгүй цаг үргэлж шүү дээ. Яг гэх юм бол туршлагатай болсон экосистемүүд нь бүтсэн байна. Одоо бол дэлхийн AI-ийн систем одоо AI-ийн 900 бид нар амьдарч байгаа учраас бэлэн мөнгө гэдэг зүйл бол одоо бүр удахгүй бүр мартагдана гэсэн үг. Тэр байтугай бэлэн бус мөнгө ч мартагдана. Одоо дандаа крипто валют руу шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр та ажиглагч байх уу? Эсвэл та упущенные возможности гэж орсын үг гэдэг билээ зүйлс үг. Нөгөө алдсан боломжоо тэ алдсан боломжийг эргүүлж авах уу гэдэг ийм сонголтын дээр бид нар өнөөдөр амьдарч байгаа байхгүй. Тийм учраас та бүхэн намайг харж байгаа гэдэг би бол асар бас нэлээд бодолтой үзсэн байгаа зү. Та нар боддоо жил хагсын өмнө би $1000 хийсэн. Надад $10,000 хийсэн. $100,000 их боломж байсан. Би бараа захиалж хийсэн. 200 сая би бараа захиалж хийсэн. 200 саягаа би ийшээ хийсэн бол одоо би өнөөдөр 16 дахин үржүүл авсан байгаа. 3.2 тэрбум төгрөг авсан байгаа. Цаагүй хийсэн бол. Гэтэл би $1000 хийгээд 1 жилийн дараа $11,000 нэмжиж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол бас л нөгөө хүнд нөгөө крипто валют мэддэг хүн чи айгүй эргэлдэж юм байна. За одоо энэ яах бол тоо гэл. Ерөөсө хүний дотор чи яг дотор хоёр хүн байгаа шүү дээ. Нэг нь болохоор за тэгчигээл нөгөөх нь болохоор ихэнх таны дотор чи яг тийм байгаа. Та энэ мэдээллийг авсны дараа чи эргэлдэнэ. Хүн болгон эргэлдэнэ. За тэгэнгүүт жилийн дараа би $11,000 хийсэн. Хэрвээ би тухайн үед $11,000 хийсэн бол би 55,000 машин авах байсан байхгүй. Гэтэл би жилийн дараа $11,000 ихэд надад 19,000 машин авч байгаа. Өнөөдөр та $1,000 ихэд таних одоо жилийн өмнө та $1,000-ыг 5,000 машин авч исэн бол одоо бүгдээрээ $1,000 хийхэд өнөөдөр хийхэд 1,500 л машин авна гэдэг одоо 3 дахин багассан машин. Яагаад гэвэл бидэргүй дэлхийн бүх хүмүүс тэргүүш бүгдээрээ судлаад бүгдээрээ өөрсдийнхээ хэлээр судлаад ингээд энэ банкны машиныг авч байна. Хүн болгол мөнгө үйлдвэрлэдэг машинтай болох гэж. Энд ч бидний мөрөөдөл шүү дээ. Та ч гэсэн мөрөөдөл байсан үстэй. Унтчихсэн, амарчсэн, идчихсэн танд орлого орж идэг. Хүн болгоны мөрөөдөл. Тэгэхээр энэ боломжийг бити алдараа гэж та бүхэндээ хэлж байна. Тэгээ энэ хараа ингээд одоо бүгдээр харъя. 24 маань хэд болсон бэ? 24-оор бүгдээр харж байсан шүү дээ. Ингээд 40 болсон. Ингээл энэ чи өглөө хосгоо дахиад нэмэгдэнэ. За ингээд ерөнхийдөө бол энэ захирлууд бол надад маш чухал. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо энэ крипто валютын ертөнцтэй одоо статистик тоол гэж бодлоо ярихгүй. За тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл бол одоо энэ Гиннесийн ном, за энэ зөвшөөрлүүд, энэ лицензүүд, за энэ хамгийн чухал зүйл бол одоо аудит оруулсан. Аудит оруулаад хөндлөнгийн аудит орж шалгаад тэгээ ийм албан ёсны гараа крипто валютын одоо нэг ёсны компаниуд аудит хийсэн ийм туршлагатай компани ороод ийм зөвшөөрлөг өгсөн байгаа. За тэгээ ер нь банкны салбарын бол мэдж байгаа шүү дээ. Хизээч лөөврийн компанид одоо нэг хэсэгхэн хугацаанд ажиллаад хүмүүсийг лөөврөж байгаа ийм компанид бол ийм виза карт гэдэг зүйл бол огт байхгүй. Ялангуяа виза компанид нэр хүндээ устгахгүй. Тэр энэ виза гэдэг компанид гэрээ хийсэн гэдэг бол мөртлөө. Ер нь бол бараг мөртлөө болоод явчихсан гэсэн үг байна. За тийм учраас та бүхэн маань энэ боломжийг бити алдаарай.
хүн болгонд боломж байна. Би ч гэсэн 24 оны анхдагч үед $2500 тэр залуутай хамт бүгдээрээ хамт хийсэн бол одоо бидний $2500 одоо $75,000 болсон байх боломж байлаа. Гэтэл бид чинь нөгөө энэ шүү дээ. Тэ 37,000-ыг олборлоо. Би сүүлд олсоочод 7,000-ыг олборлож чинь тэ арай бага мөнгө гэсэн. Тэгэхээр ийм боломжийг битээ алдаарай гэж хэлмээр байна. За тэгээ 3 дахь өдрийн зүүн мөрөгшөө дэлгэрэнгүй та бүхэнд мэдээлэл өгнө. Хагас өдрийн зүүн дээр эх 7 хоногийн 3 дахь өдрийн зүүн дээр маш гоё мэдээллүүдийг бас өгнө. Шинэ мэдээнүүд орно. Хагас өдрийн зүүн дээр зочин байгаа та бүхэн маань хагасаа 3 дахь өдөр орой 20 цагаас бүгдээр уулзъя. За тэгээ өчтөр зүүм орцоожос өнөөдөр ингээд товчхондоо бас та бүхэнд орж ийн. За бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Зай эзэмшиж болоорой. Маш сайн Wi-Fi-г олборлоорой, хадгалаарай. Би үрээрээ л гэж хэлмээр байна. Хугацаагүй тавиад тэгээд хамаагүй та бүхэн маань баг койно гаргаад токено гаргаад дараад үрж болно гэж үзэж байна. За ингээд бүгдээрэнд нь энэ амралтын өдрийн мэндүүдийг дахин хүргэе. Сайхан амарцгаагаарай. 3 дахь өдөр уулзъя.